Монгол улсын ерөнхийлөгч уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусыг ном эрдэмд эгээр нь нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9-р сарын 3 дахь 7 хоногийн бям гаригийг үндэсний номын баярын өдөр болгосон билээ. Номт дуртай Монгол түмний өргөнөөр тэмдэглэж хүсэн хүлээдэг болсон энэхүү баяр нь номыг эрхэмлэн дээдэлсэн түүний огт шимийг хүртгсэд түгээгчдийн хуран чуулгаг өдөр юм. Энэ жилийн номын баярын гол онцлог нь хүүхэд багчуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлж нийтийн уншлагыг дэмжих зорилгоор гэр бүлийн уншлагыг дэмжийн урайндаар болж байна. Мөн энэ жил төрийн хошоо шагналт зохиолч Лодой Дамб, төрийн шагналт зохиолч Ламсүрэн, төрийн шагналт зохиолч Ойдов, зохиолч Даржаа нарын мэдсэний 100 жил, төрийн шагналт зохиолч Чимдийн ир, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн төрийн шагналт зохиолч Гармаагийн 80, яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70, төрийн шагналт яруу найрагч Дашбалбарын мэдсэний 60 жилийн ой тохиож байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Номын соёл ертөнцийн төрийн бус байгууллага нь ном хэвлэлийн салбарын хамт олонтой жил бүрийн хавар намар номын баярын үйл ажиллагааг зохион байгуулж, номын садан нөхдөөгөө нэг өдрийг хамтдаа өнгөрөөдөг уламжлалтай. Энэ удаагийн баярыг боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газар, Монцомой агентлаг, үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, хүүхдийн төв номын сан, Монголын хөтлөгчдийн холбоо, Бамбууш компани дэмжиж хамтран ажиллаж байна. Монцомой агентлагийн хувьд Монгол, Орос, Хятад, Англи, Япон 5 хэлээр Монголын мэдээ сонин, босоо бичгээр хүмүүн бичиг сонин, англи хэлээр Mongolian Today сэтгүүл зэрэг цаасан хэвлэлийг эрхлэн гаргахын зэрэгцээ, агентлагийнхаа уран бүтээлчдийн бүтээл номыг хэвлэн жил бүрийн номын баярт оролцож ирсэн уламжлалтай.